Сайн байцгаана найзуудаа. Би та бүхэнд өнөөдөр Гайхамшигт өсвөр нас гэдэг номны мэрэгжил сонгох гэдэг сэдвээр ярьж өгөх болно. Тэгээд энэ сэдвийнх нь эхэнд нь болохоор мэрэгжил сонгох гэдэг маань бол тийм хэцүү зүйл угаасаа биш. Өсвөр наснд бид нар яагаад мэрэгчлээ сонгож чаддгүй гэхээр одоо ингээд яагаад одоо сонгож арай амжаагүй нэг нь найз чи ингээд амжицсан багт чи ингээд өөр амжаагүй байвал ингээд амар найзуудаа атаархдаг эсвэл өөрийгөө ингээд дорд үздэг штэ. Зүгээр тэххгүйгээр чи одоо ямар нэгэн зүйлийг одоо ингээд өдөрт нэг цаг удаа нэг удаа ингээд нэг цаг хийгээд үзчих. Тэр нь чамд ингээд амар сонирхолтой ер нь хийж болохоор амар тийм адал явдалтай чамд ер нь тийм хийхэд таашаал мэдрүүлэх тийм одоо ингээд зүйл байвал тэрийгээрээ одоо ингээд мэрэгжил ажил болгоод тэрнгээрээ бас ингээд яах хэрэгтэй амьдрах хэрэгтэй. Юуны төрөнд бол эхлэхэд бол танд ерөөсөө тийм цалин малин хэрэггүй зүгээр эхэндээ бол өөрийнхөө туртай зүйлээр мөнгө олсон нь хамаагүй дээр их баг нь хамаагүй. Тэгээд хүн болгонд авьяас байдаг учраас та ингэж нэгээр ганцхан нэг л өдөр ганцхан зүйлийг ганцхан нэгэн цаг л хийгээд үз. Тэгээд нэг цаг одоо ингээд тэр ажлын байран дээр ерөөсөө тэрнээсээ босч болохгүй. Харин нэг цагийн дотор зүгээр л тэгж хий хоосоо өнгөрөх биш. Одоо яг тэр байгаа орчинд нь одоо та ингээд дасч чадах нь уу хэрхэн одоо ингээд ажилчдтай нийцэж чадах нь уу нийцэж чадахгүй бол одоо нийцэж чадахгүй бол тэгэл шууд тэр ажлыг хаяал дараагийн одоо ингээд ажлуудаа хайснан дээр одоо тэгж яаж чадвал та өөрийнхөө хүссэн мэрэгжлийг хайж чадна. Одоо бид нар зүгээр л нэг одоо ингэж түр мэрэгчлээ сонгож чадаагүй байлаа гэд нэгнээс хоцорчихсан биш. Одоо бид нар бүгдээрээ авьяастай. Тийм учраас өөрсдийгөө битгий доошоо ээж бодоорой. Тэгээд мэрэгчлээ сонгоход тань амжилт хүсье. Дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай.